ард түзөө үзүүлж байна. Зохиолч Лодо Дамба. Ураагүй ноёнороо. 1-р хэсэг. Зуны адаг сарын тэр нэгэн өдөр бензин дууссан 1000 дугааныхаа дэргэд арга барагдан хэвтэж хаалтгүй орц наранд хайр найргүй төөнөгдөн байхад юусэгэлсэн өвлийн дажигнам хөөдөнд хөндийн салхисроо дахиж явах шиг сайхан жаргал энэ хорвоод үгүй юм шиг санагдаж байлаа. Амьсгалах бүр уушгруу халуун ус цодгож байгаа юм шиг болж хөлсөнд нь нэвтэрсэн хузас биед нь алдаж халуун ураар жигнэн нүрийн хөлс арчих тусам асгаран цамцаажин хүн байн сэгсрэвч өөрчлөгдөх хөнгөрөх юм огтгүй. Ам заваар авч анхандаа хүйтэн болгын ус бодогдож байснаас сүлдээ зөвгөн ус бодогдож 4 цагийн өмнө цэвэлцэж урсаж байсан голын дэрэгдэр хурдан өнгөрөхдөө ядаж ганц балга уугаагүйдээ харамсаж байлаа. Халуун өдөр юм бүхэн халуун байдгаар барахгүй бүх юм тэр халуунд тус нэмэр болж байгаа юм шиг санагддаг болохоор хажуугаар өнгөрсөн төмөр замын шугам эгц туссан наранд гэлэлзэн замын нуруунаас харьсан нарны хурц гэрэл мэрэлзэн энэ өдрийн халууныг улам их болгож байх шиг бодогдож байв. Төмөр замын шугам дээгүүр явж байсан баруун хувцастай хүн намайг харснаа замын давжаа шороо руу алгуурхан буугаад эрмэг дом гიშгдлээр алхан над руу шууд ирлээ. Тэр хүн тус болсон цэрэг хуучин ногоон өмд энэ тэндэн цоорч урагдан хүн гарсан хуучин ногоон хүрм өмсчээ. Захан задгаан хөрмийн цаана их уучирсан ногоон ноос нь даав дарга замд цохож байв. Амраг ирээ. Ингээд тэр хүн хөнгөнсөн бүдүүн дуугаар хэлэгтэн сүрхий хуучирч уулыг нь зис утсаар энэ тэдэн торгож ойсон ажлын хар гутлын үсгийг тов гэдэл нийлв. Би хариу мэдлэв. 50% 60 шахсан болов гэмээр тэр эрийн өвчлээ суусан нүрт угт нь гүн бодол их гашуудал тогтон хунгурлсан ухаалаг хоёр нүд нь амьдралын урт бөгөөд хэцүү зам туулсны тэмдэг байв. Дугуйч нь эвдрээ юу? Ингээд тэр хүн асуух зуур мөрөн дээрээ үүрч явсан хурц сайрлаа газар тавиад миний дэргэд ирж завлансав. Үгүй, эвдрээгүй. Бензин дууссан. Ингээд би хариулав. Тамхи байна уу? Ингээд тэр хүн хэлэхэд нь би хайрцагтай тамхиад элгэж барив. Нөгөө нэг ширхгийг авч үзүүрийг нь алгуур имэрч суугаад өврөө дарж үзснэ. Зөвхөн уруулаараа нэмсэглэж. Хошууноос бусдыг гуйх нь бололтой. Та шүдэн зөө өгнө үү? Ингээд хуруугаа имэрч гараа тосов. Шүдэн завч тамхи асаагаад хэд дахин урт гэгчин шунаг сарснаа. Өглөөнөөс хойш татаагүй юмсан. Толгоо манарч айгүй байна. Ингээд өргөн магнаага зүүн гарынхан хараар арчив. Мөн халуун өдрөө ингээд намайг хэлгээд тэр хүн тамгиныхаа үнсийг ногоон дээр нясаж унгаах зураа. Халуун ч юу байх вэ? Ингээд өтгөн хар хөмсгөө зангидан тэнгэрөө даргаад түүний хоёр нүдний дунд 3 гүн атраа тодров. Тамхиныхаа хайцгийг буцааж өвөртлгөөд гэрээс авч гарсан цаастаа чихрээс үлдсэн 2 чихээр гарт баригдсныг гаргаж та чихрээд ингээд өгсөндөө тэр хүн нэгийг нь авч ажиглан харснаа цамцныхаа ингэрийн одонд хэлээ. Би үлдсэн чихрээ задалж амандаа хийгээд хүлэх зор. Ама бузар цангаж байна. Юм олж явмаар газар байна уу? Ингээд асуусан тэр хүн. Манайх энийг хүн толгоон цаан бэ. Очвол хүүтийн байх л байх та. Бас тэгээд зам засварын дэрзийн орой ирнэ. Түүнээс бензин инч олдож юу магад ингэлээ. Ингээд би дугуйгаа төрж түүнийг дагаж явлаа. Замдаа хүнд дугуй дүрэн ядарч явааг минь хараад тэр хүн өрөөсөн гараараа имэйлээс барьж төрөлсөн тослов. Хөлс зогсоо жолоогүй асгаран урсаж байхад тэр хүний магнад хөлс дааварсан шинжгүй сэвэлцтэй талхан явж үлээ. Хоёрдугаар хэсэг. Зам засварын дэрзийн ирсэнгүй. Тэгээд би тэндээ унтах боллоо. Миний шин танилын нэрийг дөрж идэг ажээ. Тэр бол замын эргүүл бөгөөд дүүний гэр болсон жижиг тасалгаанд 2 ор, 1 хуучин авдар, 2 чамдам,
өөрөө хийсэн бололтой 3 мухар сандлаас өөр хогшилгүй байлаа. Монголчууд хонцоо байгаа ямаараа дайлдаг заншилтай болохоор тэр өрөө доржгой жижигхэн гозгоор борц хөшиглэн цагаан бодоо хаялж хоол хийв. Хоолн дээр би хөдөө байдаг ахтаа өгөх гэж хотоос авч гарсан цагаан хархаад задлав. Доржгоо нилээд хаалж ам цайран амьдралынхаа төвхийг ярьлаа. Би хал үзэж халуун чулууд олоосон хүн. Аавын хүү ундагч юм, давдагч юм гэдэг. Миний амьдралд унахал илүү байсан юм. Хорвоо дээр хүн шиг дэсвэртэй амтан байдгүй болохоор уучирсан бүх завланг дэсэд өнгөрүүлсэн хүн дээ би. Амьдралын минь ноён руу олон дахин хугарсан боловч нөхдийнхөө тосламжаар залгаж боссоор одоо хүргэсэн. Би уг нь Өвөр хангаа аймгийн хүн. 1930 онд цэрэгт 21 настай шав хийсэн эр татагдж ирээд 2 жил болж ерөнхий сургуульд орж 1935 онд төгслөө. Тэгээд говьд тэг дугаарын дивизэд салааны даргаар ажиллах тушаал аваад нутагтаа явж 1 сар амрах боллоо. Шинэхэн дарга болсны их хэлхүү. Олон жил хараагүй өгч хэлхүү. Морд хөдөлсөн тоос тадраагүй байхад гэрийнхэн гадаа бууж байлаа. Хөгшин ихийгээ эргэх. Цэрэгт явахын өмнө суун гэж ярилцсан Должин гэдэг нутгийн бүсгүйтэй суух бодолтой л харьсан хүн юмсан. Гэртээ нэг хоноод маргааш нь найзынхаа жаромортой мөнгөн хэрэглэлтэй нанжангахаа ногоон голомтой эмээлийг нь гуйж цоошин дарга хувцас өмсөж ногоон буу сомлод зүгээд Должингэд очлоо. Ингэж хэлээд дөржгөө хөвжөлтэй хэнэсгэлв. Толгоогоо алгуурхан сэжилж сомтой нагаан зөөж хүний мөр эмээлээр гойж явдаг чинь залуугийн өвчин шүү дээ. Ингээд хэсэг зур дуугүй болсноо өргөжлүүлэн. Замтай харилцсан нутгийнхан мөн сайхан дарга болж дээ. Ёстой нэг хэмэртэй явна. Ингээд шагшин магтах дээр нь өнгөрсөн сэтгэл минь бадарч нисэг шахаж байлаа. Должингийн гадаа бооход тэр нохоогоо хорж өгөв. Хажууд нь очиад мен дуусчгүй шуудал. Би чамайг аваачих гэж ирсэн. Удахгүй хойлоо явна да. Юмаа бэлтгэх хэрэгтэй. Ингэж хэлсэнд Должин наад өөд гайхан харснаа төв дуугаар. Сайн явж ирвүү? Ингээв. Ичээс авах хоёр сэтгэл давхцаж хэлэх үгээ олж чадан түүндээ бандаж нүүр мөн улаагаад зөвхөн сайн гэж хэлээд гэрт нь орлоо. За тэгээд л ормогц Должингийн их эцэг хоёр сайхан ир олжтой цогж авахлан бадарсан тостой гараар баршгүй дарга болжээ гэдэл магтав. Дарагдаж игэлсэн сэтгэл дахин сагсааж бууга өөр дээрээ 50 гэрийн баруун ухаанд завилцав. Удсан ч хөө цай босоолж түүний дараа надад зориулан гаргасан тарган хоньны мах болж өөхнөөс арз гарган зочлоо. Эдэж ууч байх зур Должингийн аав ерөнхий сургууль үздэг хичээлээс эхлээд намайг буухэд өвсөрдөг хэдэн алд газар тоостгийг хүртэл асуув. За тэгвэл Оросланжоо 1000 бодсны дараа жалжиж гудрах уу? Ингэж өвгөн завлаатай хэвээрээ өндөлцөн надад ойртолцов. Үг холдож өхөр холдож байна. Чи нөгөө усны тэмээ авчираач. Ингэж авгаан хэлгээд өвгөн уцаарлангууд уугаар. Байцалта чухал юм ярьж байна. Ингээв. Авгаан шууд ирж өвгөний мөрөн дээрээс нь зөөлөн татаж чи бошоохон яваад ирэлтэй. Ингээхэд өвгөн дуртай дургүй босож яриа хүнийг шаазгаа гэдэг, ярьдаг хүнийг чавганц гэдэг. Үнэн шүү. Ингээд хөвжөлтэй нэснэ. За хүүмэн би удахгүй ирнэ. Тэгээд л тавтай яри. Ингээд гарлаа. Должингийн их аргал түүхээр гарч одоо бодол бит хоёрыг яриг гэсэн байх л та. Тэдний гарснаас хойш Должин бит хоёр бие бие ширтэлцэн хэсэг дуугүй суулаа. Тэгээд би ансгаагаад одогшин сайн гэгчин татаад. За би цэргийн дарга болсон. Говьд очиж салааны даргаар ингээтэл мордод явж байсан чинь чамаас нэг юм асуулгүй том болохгүй санагдаад тэсэж ядахта буцаж ирлээ. Ингээсээр Должингийн аав орж ирээд дэргэд минь зогсож Дорж минь өхөр буу хэд үсэрдгийг хэлээд айл. Ингээв. Ихэнх нь нэг үсэрдэг. Ингэхдээ сүүлийн үед дөргөн бууддаг тусгай онцтой их буу гарсан. Ингэж би хариулав. Оо хаада мөндөө төргөн бууддаг гэсэн чинь олон үсэрдэг гэсэн үг шүү дээ. Тусгал нь өөртөө л ярина үсттэй. Гэж хэлтэл гаднаас орж ирсэн авгаан. Үгүй чи чинь юу болоод буцаж ярив дээ. Ингэсэн дөвгөн далаа гимшилтэйгээр хавцснаа залтай нүдээр энэнсгэлж над өөд ирмээд гунан буу хэд үсэрдэг юм бэ? Ингэж шивгэнэн асуув. Юуны чинь гун вэ? Шар тайлаг аваад ир. Ингэж авгаан хэлгээд өвгөн. Мөн холд өгсөлж байна. Ингээд бүдүүн дуугар баржигнуулан инээсээр гарав.
Хүмүн наадгын чинь наасаа гих тоосон үг нь олон болоод л хэрэггүй юм. Хүртээлгүй зөвлөлд хошууд өргөн их болж байгаа юм. Нөгөө зөниглөх гэдэг нь л ирж байгаа бололтой. За би ч аргалдаа явъя. Ингээд авгаа гараад явчихв. Би чамаг аваачаар ирсэн. Хамт явна да. Ингээд би хэсэг дуугүй байсныхан дараа хэлсэн Должин над руу удаан гэгчин ажиглан ширтэж байснаа. Чамаг харах тосом танихгүй хүн шиг болоод байна. Хүний морь имэйлээр гоёд дайтах гэж байгаа юм шиг буу зэвсэг агсаж ирдэг нь юу билээ дээ. Хүн даруй зантай байвал аятай байдаг. Ингээд урдаас минь зэмлэж үлээ. Надад өөрийн байлыг зөвтгөх үг олдсонгүй. Арга барагдахтаа шилэм хажин тамхи гаргаж Должинг тат гэсэнд тэр минь ботхон харнуудаа тормолзоолон инээмсэглэж. Би ямар тамхи татах штэ. Чиний сэтгэлийг би ойлгож л байна. Сайхан сургууль төгсөж дарга болсон болохоор хөөрч байгаа. Хөөрчж болно. Харин сагс ажил болохгүй. Жаргах үедээ сэрэмж, зовх үед хатуужил гэж хуучин үгэнд байдаг. Наадах тамхиа цааш нь хийгээч. Ингээв. Сагсуу зан гаргасандаа бантаж өлрөөд тамхиа дэлгэсэн хэвээр нь барьснаа сая мэдэж шалавхан өөртлөө. Должингийн занг мэдсээр байж хүний морь имэйлээр гойж буу зэвсэг зөөж явснаа бодоход над шиг мангуу амтан хорвоод үгүй юм шиг санагдав. Должин сэтгэлийг минь бүрэн эзэлж түүнийг хайрлах сэтгэлийн зэрэгцээ хүндэтгэх сэтгэл ургаж Должингээ бол амьдрал минь навч цэцэггүй ховхой мод шиг шүүс үзэмжгүй болно гэж бодогдож байлаа. 3 дугаар хэсэг. Хэдэн өдрийн дараа Должинтой сууж хорм хийгээд бид хоёр явсан. Бэбидээ хязгааргүй хайртай бас тэгээд Должин минь дөрвөлжин бором шиг эвлэг зантай хүн юмсан. Хүмүүс англи бүлийн тухай ярихад бид хоёрын тухай заавал ярьдаг байж үлээ. Цэргийн дарганаар үргэлжил манайхаар цугларч бид олсноо олонтой хамтран ууж идэж хөвгөлтэй шуугантай амьдарч байв. Бас Должин маань цэргийн дарга нарын ханзарсан урагдсныг ойж эг шиг нь байдагсан. Манай анги шинэ газар нүүдэлсэн болохоор нэг жил хам хум барьсан гэрт өвлжөв. Хавар Должингийн минь бие сүрхийн мудсан боловч эмч докторийн хүчээр сайжрав. Бас тэгээд хүүтэй болж хүүтэй Баатар гэж нэр өгөв. Ёстой л цэвэр үе шиг хүү байж үлээ дээ. Ингэснэ дөржгөө гүн санаа алдаж нүд нь ямар ч хөлгөөнгөө болон сөөмөлзөн асаж байгаа лааны дүлийн дээгүр хэсэг зур ширтэв. Тэгээд басаж орны дэрэгдээс савтаа тамхи хуучин мод толгой авчраад нэрэх гэсэн боловч гарын чичрээд чадсангүй тул над дээш гараа тасаж нэг тамхи өгнө ингээв. Бид хоёр тамхи татаж хэсэг зур дуугсав. Сайхан явдлаар эхэлсэн дөржгөн яраа гунигт явдалд орох болсон түүний байлаас ойлгогдов. Тэгэхээр нь би тэгээд юу болсон бэ гэж асуух зүрх хүрсэнгүй. Ингээд л дөржгөө нүдэнд нь нөгөө хадагдсан униглыг төр боловч дарсан баян оч гэлцээд нэг өдөр чолон гэдэг зэрэг мананд байж яваад унтчихснаас болж би сумгийн дараагаас 5 өдрийн сахилга ортов. Чолон миний амьдралд баггүй балаг тарьсан хүн дээ. Ингээд дөржгөө шазуураа зуугаад хамраараа урт амьсгаа авлаа. Тэгээд алгаараа нүрээ хэд эргүүлэн арчаад нүдээ завшлан бодол хийснэ. 2 хоноод байтал сумгийн дарга өөрөө ирж хаалга нэгэд намайг гарган бошон харж Должингийн сэтгэлийг амраагэв. Аль нэг зэрэг унтснаас хэлс шийдэгдэж 2 хоног сахилах цог гэж бодоод урамгүй ууртаа гэлдэрсээр гэртээ ирэхэд Должин минь угтаж ирэв. Ууртаа дарга урагшгүй зэрэгээс болж хис хоригдож байгаад ирлээ. Ингэж хэлэхэд Должин минь 2 гараараа баруун гарыг минь чангатгаж байгаад өвгөн минь хүнийг буруутгахын өмнө өөрийгөө шүмжилж үз. Навчин муу бол үндэстэйгээ холбоотой байдаг шиг цэргэн сахилга алдаж байхад даргатай нарихыг буруу гэж болохгүй байхаа. Ингэж хэлв. Нэгийг сахилгад хоригдож ядраад ирэхэд нь ингэж хэлдэг айн байдгаа гэж би тэр үедээ гомдож байсансан. Ингээвч хойн сонсвол Должин минь намайг гаргах гэж сумгийн дарга, хор оны дарга, дэвийцэн дарга цөмд нь очиж гуйсан байж үлээ. Хөөрхий минь бас 2 хоног хоолоондгүй гэрийн гадаа хүний хөлийн чимээ гарах бүр намайг ирвүү гэж гарч орж байжээ. Ховорхон хүн юмсан. Ингээд дөржгөө надад гарахад түүний нүдийг бүргсэн гониглал гаслан надад дамжиж би өөрийн ирэхгүй санаа алдав. Дөржгөө 100 гараараа магнаага тулан доош харж хэсэгсэв. Түүний хоолон зангираад амандаа хуралдсан шүлсээ зэрэг чадахгүй ядаж байгаа нь надад мэдэгдэж байв.
Арайг шүлсээ залгаа дээш харж урт санаа алдснаа. Дөлжим намайг дагаж хоолтой олгүй явснаас өвчин олж 1938 оны хавар хэвтээд 5 дугаар сарын 15-ны орой 9 цаг 21 минутанд нас барж би 2 настай өнчин хүүхэдтэй үлдсэн. Ингээд дөрж байгаа надад харах гэснэ эгшин зүр харцаа бууруулж доош харав. Гэвч түүний нүднээс нулимс гарсангүй. Харин хазрынх нь болчин татган чижирч байв. Тасалгаанд намгүн бөгөөд дөрж байгаа тасалдан амсгалах нь тод сонсогдсон. Лааны сүмэлзэж байгаа гэрэл урсан гарахыг нь зоргоор хориглон дутагш татсан гашуун нулимсаар дүүрсэн дөрж байгаа зүрхний цогцолтыг тоолох гэсэн шиг анивчиж байв. Дөрж байгаа Европын эрсдэл өнөр аль эрт унтарсан тамхины ишээ авч хэд сурсноо. Их хүн үрээ харж байхдаа гол нь тасардгүй гэж үнэн юм шүү. Дөлжим 5 цагийн үед хүндрээд 7 цаг хүртэл тарчилж байгаад өвг минь хүүгээ айлд оруулах гэхэд нь би хомроо тоглож байсан баатрийг өргөж аваад гарах гэхэд аваад ирээч үнсий гэж үлээ. Хүүгийнхэн 2 хацрыг удаан ангигч нь үнсээд за аваад гардаа гэж хэлж үлээ. Хүүгээ айлд оруулаад эргэж ирэхэд намайг дэргэд суулгаж ядахта чи хүүгээ 10 хүртэл хүнтэй битгий суугаарай. Гэхэд нь нулимс минь аяндаа асгарч үгүй хизээ зоохгүй гэсэн юмсан. Дөлжим намайг ширтэж байснаа. Миний өвгөн битгий үл эр хүн хадуужилтай байх хэрэгтэй. Нэгэнт заашгүй ирсэн зовлон өгт зовх цагт хадууж ингэж манад очиад байхад чинь хэлсэн шүү дээ. Харин чи миний гарыг чанга хатга гэлээ. Дөлжин 50 байхыг хийж авч байв. Гэвч түүний нүдэнд хүү бид хоёрын амьдралын цаашдын замыг тааж харах гэсэн сэтгэлийн гүн зовлон тодорхой байв. Алхан бүрдээ хүүгээ ингээд дөлжингийн хоолой зангиран дуун тасалдаж хэсэг болсноо өргөжлүүлэн анхаарч хайрлаж яваарай гэв. Би хариу дуурч чадсангүй. Юм л хэлэхээр нүдний нулимс гарах гээд байсан тул зөвхөн толгой дохов. Ингээд нөхөд ирлээ. Эмчж ирж амтараа хэлээ. Дөлжим тойрч байсан хүмүүсийг харж энэ хоёрыг минь л харж яваарай. Ингээд дахин үг хэлэх гэснэ чадсангүй. Ам нь хангалцсан урт. Ингээд дөрж байгаа өөрийн ирэхгүй гарч ирсэн нулимсийн туслыг газар унахгүй гэсэн шиг шимэн залгаад нойтон замыг нь гарынхан алгаар арчив. Дөрж байгаа уруулан чижирч байсан аягтай архиа авч. За өхөөмөн чиний аз жаргалын төлөө ингээд нэг мөсөн хүндэрж ярих. Танд зовлонгоо ярьж таныг амархад чинь саад болж байна уу да? Ингээд дөрж байгаа хэлгээд. Үгүй дөрж байгаа. Ингээд би хариулав. Амьдралд нэг удаа тоглолцсон сайхан юм алдчихсан хүн түүний ярихад хэцүү боловч ярьсны дараа онгойч өнгөрөх шиг болдог юм. Ингээд дөрж байгаа над өөд харахад урууланд нь хүчилсэн нэмсэглэл нүдэнд нь гүн гашуудал тодорч байв. Дөрж байгаа алгуурхан босож хой тананд үлгөөтэй байсан жижигхэн хүрэн гуутай зураг авч ирээд байрандаа сууж миний жаргалын тэмдэг энэ байна. Ингээд надад өгөх гэснээ болж өмнөө барин ширтэв. Би босож ард нь очиод мөрөн дээгүүр нь харлаа. Нилээд хуужирсан гэрэл зураг дээр дундаа өндөр нарийнхан ширээн дээр хиймэл цэцэг тавьж эгц саран зогссон эрэгтэй эмэгтэй хүний дүр байв. Дөлжим энэ шүү дээ. Ингээд дөрж байгаа тэр зураг дээр байгаа эмэгтэйг хошуугоо цар болгон зав. Дөлжин харахад хөөхөн хүүхэнч биш л байв. Гэвч харах тутам ямар нэгэн юр бишийн тайван байдал нүдэнд нь гэрэлтэж нүрийн ширхэг бүрээс нь баяр жаргалын туяа цацарч нүдийг минь бүлээн элчээр жигнэж тэр элчин зүрх сэтгэлд минь дамжиж байв. Хүүхдийн барьж ядсан гинэн наймсэглэл урууланд нь тодорч байгаа энэ зургийг харахад жаргалынхан ихэн залуу цагтаа зурдаар нас барсан түүнийг харамсах сэтгэл өөрийн ирэхгүй төрж санаа алдав. Хүүхдийн барьж ядсан гинэн наймсэглэл урууланд нь тодорч байгаа энэ зургийг харахад жаргалын ихэн залуу цагтаа зурдаар нас барсан түүнийг харамсах сэтгэл өөрийн ирэхгүй төрж санаа алдав. Харин дөржгөн хувьд бол тэр үеийн цог жавхлан бүрдсэн ёстой л тустай гараар барьшгүй доржоос одоогийн доржид үлдсэн юм маш ховор байлаа. Харин дөржгөн хувьд бол тэр үеийн цог жавхлан бүрдсэн ёстой л тустай гараар барьшгүй доржоос одоогийн доржид үлдсэн юм маш ховор байлаа.
Бид хоёр зураг руу ширтэн хэсэг дуугүй байсны дараа дөржва 2 удаа зөөлөн тамшаалж санаа алдснаа өргөжлөлөн. За тэгээд яах вэ? Үгснийхээ өнөөс өгтгөө хичээр хөө бид хоёр үлдэж амьдралын төлөө хөл зөтгөлээ. Их нь олонд нэртэй, түмэн түндтэй, хайр болоод сэтгэл татсан хүн байсан болохоор өнчин хүүхдийг нь цэрэг дарга гэр бүлийн хүмүүс бүгдээрээ асарч төрсөн ур гарсан хүүхдээс өрцгөө харж хандаж байлаа. Миний хүүч хүний хайр болосон хөөрхөн амьтан байж таа. Би ажлаас ирмэгц хүүтэйгээ тоглож амттай бүгнээ амандаа хэлгүй өгч аль сайхан бүхнээ түүнд зориулан жил боллоо. Гэтэл 1939 оны хавар болж Японы цариг манай хил дээр өдөр шөнөгийг үтгэлэг хатгалаг гаргаж байв. Нэг өдөр туушаал авч манай анги дайнд бэлтгэх болоод гэр бүлийн хүүхэд хөгшөд эмэгтэйчүүдийг ард явуулах болов. Би ч баатрыгаа бас явуулав. Аава би явахгүй чамтай цог байна гэдэл хүзүнээс зурчаад байхад нь би тавьж чадахгүй байж чадахгүй байхад эмэгтэйчүүд хүчээр салгаж аваад явсан юмсан. Хөөрхий хүүгээ үсэж чадаагүйд одоо хүртэл гомддог юм. Би түүнтэйгээ дахин олзахгүй. Эдсэн удаа харж байгаагаа яаж мэдэх вэ? Ингээд дөржгаа баруун гараараа магнагаа дулан нүдээ халгаалж доош харан төрс уснаа босгот нь бүх үеийн чичирч байв. Надтай өдөр уулзснаас хойш тайлаагүй байсан хоолойныхон тавчийг тайлж ширээн дээр байсан миний тамхинаас нэг ширхгийг авч тамхиар нь зуух ихт нь би хэлж өгсөнд юу ч дууралгүй эргүүлэн зууж асаасан билээ. Дөрөвдүгээр хэсэг. Чиглэсэн эмгүй ширтэн гөлрөө зогсож байгаа дөржваа нүдэнд хэмжээшгүй гаслан гониглал тодроод хаяа хамар амаар нь тамхины удаан бөмбөнөрөө тасалдан гарч байв. Халах голд манай анги аваа байлцсан. Японы салаа зэрэг манайхны хэлийн жижиг ангийг халах гол руу шахаж байлаа. Манай салаа тэр жижиг ангид тусалгаар гол гаталж шууд байлдаанд орлоо. Дайсны хүч даваа байсан учраас би нэмэлт хүч ирүүлэхийг утсаар гооход сомгийн дарга нэмэлт хүч өглөө болтол өгч чадахгүй. Дайсныг байгаа хүчээрээ тогтоож бай. Цөмрүүлбэл хатуу шитгэн гэлээ. Мөндөр шиг бууж байгаа сум донд хизээ юу болохоо мэдэхгүй санаа шийдээд их орноо хамгаалж байгаа биднийг шийтгэн гэж сөрдүүлээд яах вүлээ дээ. Цэргийн цаац хатуу гэвч тийм хатуу үед шийтгэнгийн оронд сэтгэл зориг дэмжсэн үг хэлсэн бол дээр байсан. Шийтгэн гэсэн үгийг сонсоод зөв хүчрэх шиг гомдох шиг болж өглөө нар гарахад эсвэл Японы цэрэг голоо сууж байна. Эсвэл бид хөлийн шугам дээр очиад байх вэ? Ингээд уцаа тасалж дайсны хэдэн удаагийн дайралтыг буцааж өвшин хагасхын үед ганц үлдсэн хөнгөн полиматийн гал доогуур давших тушаал өгөв. Ингээд би босож давшив. Гэтэл дайсны баруун гарт байсан хүнд полимат ажиллаж бидний давшилт зогсов. Ашгүй өндөр ургасан дэрсэнд орж амтсан манай нэг зэрэг газрын уудагааш ойртоод 2 гар бөмбөр дайсны полиматыг устгаж бас дахин давшив. Ингээд нар гарахын үед гардан байлдаанд орж салаанаас үлдсэн хүнд өнгөн ширхтай 12 хүн улсын хөлийн шугам дээр очиод бооны сомонд шивгдсэн тэр газрыг үнсэж байсан юмсан. Шархтсан 11 нөхдөдөө нойтон газар үнсээд хэвдэж байхдаа бид монголчууд цөөн мөртөө энэ өргөн дэлгэр нутаг дээр тусгаар улс байгуулад түүнийг ямар ч дайснаас хамгаалж чадна гэдгийн учрыг ойлгосон юм. Багуудын хэрд Япон шинэ хүч хуралдуулж эхлээд бөмбөг шидэгчээр бодож бидний 4 хүнийг алж хөнгөн полиматыг минь устгаад давшиж эхлэв. За нөхөд минь цавсаараа дэвтээсэн энэ газар дээр амиа өргөцгөө. Нэгэнт ийм болсон он нэгийг албал солио, хоёрыг албал хонжоо гэж хэлээд буудаж эхлэв. Нөхөд минь эндээс зайлцгай. Амьд гарах найдваргүй боллоо гэж нэг хүн чанга ширхт нь харуула чулуун байв. Нөгөө манаанд гараад ундаж өргөдөг чулуун шүү дээ. Ингээд дөржгөө сүмэлзэн асаж байгаа лааны гэрэл рүү харахад нүдэнд нь олон жил үүслэгдсэн хур хорсол тодорч шанааны болчин эрчлэн зангирч байв. Тушаал зүртсэн хүнийг их орноосоо оровсон гэж зогсоогоор нь буудан шүү гэж би хашгирав. Заашгүй өвхлийн хар цалам үзүүнд маань орсон.
Заашгүй өвлийн хар залам хүзөөнд маань орсон тэр цагт зөвлөлтийн айрам тусалж аварсан юмсан. Ингээд дорж байгаа үгэн таслав. Би тэсэж чадсангүй. Тэгээд юу болсон бэ? Ингэж асуув. Яахав дээ? Бид ард гарч эмнүүлэн дахин байлдаанд орсон. Би шин салаа хүлээж аваад баян цагааны довтлогоонд овоо байлцсан. Халах голын дайн дуусны дараа юуны өмнө баян түмэн орж хүүтэйгээ уулзахаар явлаа. Манай ангийн арга ирийнхэн сургуулийн байранд бөөнөрөө байсан тул тэнд шууд очив. Хашааны хаалгаар орвол таньдаг хэдэн эмэгтэй харагдахад нь шог шахам явсаар ойртвол тэд намайг хармагц майхан гэртээ өргөсөн тарих шиг гүйлдэн орцгов. Хүүхнүүдийн маягтай гэдэг нь ингэж бодсоор захын гэрт орвол майхны дарга нарын гэр бүл 4 эмэгтэй байсны дотор хүүгээ онцлон захиж өгсөн долгор гэдэг эмэгтэйч бас байв. Тэдний мэндийг мэдвэл хариу дуурсангүй. Харин заримынх нь нүднээс нулимс гарч байв. Гинэт муу юм сэтгэлд орж ирээд хүү минь Баатар минь хаа байна? Ингэж тэднээс асуув. Хоёр хүүхэн босож намайг сугдан нүднээсээ нулимс тосуулан дөрж минь сэтгэлэн барь. Хүү чинь бөмбөгөнд ингэж хэлээд цааш юу гэж ярьсныг сонссонгүй. Гэр эргэлдэж харанхуулан дээрээс төмөн жингийн хар чулуу унах шиг болгоод би гэрийн багнаас барьж нүдэ анав. Олон эмэгтэй сэтгэлийг минь засах гэж хэлж байгаа үг чихэнд минь хэдэгний дуу шиг дөнгөнөж байв. Хэсэг байсны дараа ухаан орж тэгээд миний хүү яасан бэ? Ингэж хашгирав. Бид Баатрыг хотын зүүн талд оршуулсан. Ингэж нэг эмэгтэй хэлв. Должингоос минь үлдсэн ганц үрээсээ салжээ гэж бодоход өөрхийг нь татаж хаяаг нь шуулсан гэр байн харанхуулан бүрхэж байв. Нүднээс минь нулимс булгийн ус мэд асгарч байхад долоор дэргэд минь ирээд нүүр рүү үндсэн үсийг минь илж засаад дөрж минь сэтгэлэн барь. Хатуу дан болж чамааг хүүгээс чинь намайг нөхрөөс минь олон их эцгийг үрээс нь салгасан шүү дээ. Ингэж хэлээд альчуур гаргаж нулимсыг минь арьсан юмсан. Ингэж хэлээд дөрж байгаа хоёр гараараа магныгаа тулж доош оров. Ингэж хэсэг байснаа надад харахад нь нүдэн гэлтгэн гөлөрч уруулан нийлж ядан тадганаж нулимс туслаагүй боловч зүрхэн гаслан уйлж байгаа нь тодорхой мэдэгдэж байлаа. Ямар ч чимээгүй нэлээд хэдэн минут байв. Дөрж байгаа яриагаа өргөжлүүлэх гэж оролцсон боловч хоолон зангираад дуун гарч чадсангүй. Гэвч хэсэг болсны дараа шал өөр хөгтөн намун дугаар хожим сонсвол баян түмнийг Японы онгоц бомбогдоход хүүмэн нэг эмэгтэй хамт окопт орсон боловч яг дээрэс нь бомбог буусан юм гинүүлээ. Бодох тосмол миний Баатар амьд байгаа юм шиг санагдаад баян түмний гудамжаар явахдаа харагдсан хүүхэд бүхнийг ажиглан явж үлээ. Амьдрал гэдэг хэцүү шүү дээ хүүмэн. Ганц л над учирсан хатуу завлан босдод бүү тохиолдосоо ингэж би хүсдэг юм. Ингээд дөрж байгаа лааны урсан тосыг ямар ч зориггүй хумсаараа оролдож байв. Бид хоёр дуугүй нилээд удаансав. Би юу хийхээ мэдэхгүй зөвхөн л энэ хүний сэтгэлийн зовлонг яавал хуваалцаж болох бол гэж бодож байлаа. Тэгээд арга барахдаа хоёр айгандаа арх хийж дөрж байгаа уугаач ингэсэн тэр алгуурхан толгоогоо сэгсрэв. Нар салхинд ганцсан түүний хүрэн царай барзааж өтгөн хар өмсгөн үршлэн зангирч нүдэнд нь байн нулимс тунран ирвч тэндээ шингэн алга болж байв. Зовлон үдсэн хүний нулимс биедээ шингэж сурсан байдаг гэдэг үнэн ажээ. Тавдугаар хэсэг. За тэгээд яахав дээ? Гомби гоцон толгой болж үлдээд хотод ирлээ. Эхнэр хүүхдтэйгээ жаргалтай байж байгаа хүнийг харах бүр над энэ бүхэн байсан шүү дээ гэж бодогдоод сэтгэл харлаж явдаг болов. Сайн байлцсан гэж шагналж хүртлээ. Зоол туушаа алж дэвшлээ. Хотын нэг хорооны дарга болж нэг ханхаа байранд оров. Өдөрт нь ажиллаа хийж шөнөд нь Должин Баатар хоёроо бодон гашуудаж байдаг байв. Тэгтэл нэг өдөр нөгөө чулуун ирж түүнтэй хамт айл хэсэг болов. Ингээд дөрж байгаа яриагаа тасалж хэсэг болсноо амгуулцсан уруулаа хэлээрээ чиглээд тэр өдрөл түүнтэй явдгүй байсан юм. Ингээд гөлрөн бодол болж суув. Би түүнээс нүдээ салгасангүй. Дөрж байгаанууд нь том баг болж салбилзан хөмсгөнд байн зангиран тавирч байв.
Тэгээд далаа хөдлөж суудлаа заснаа намуухан боловч тод дуугаар. Чулуун хотын нэг ангид салааны дараагаар ажиллаж байв. Замда Чулуун Долмаа гэдэг хүүгэнтэй танилцсан. Юуны өмнө тэдний хамт очие. Би суух гэж бодож байгаа боловч хэлж чадахгүй байна. Чи хэлж өгч муу өгнөө ихнэртэй болгож өгөөч гэв. Долмаа бол хотын нэг байгууллагт машины бичээчээр ажилладаг хүн байв. Бид Долмаагийн дөрөө болтол сууж бүгцэг нэслээд бусад айлаар нь хэсцэнгүй. Шүн бид хоёрыг Долмаа гаргаж өгөөд та нар манайхаар ирж байгаарэ гэлээ. Түүнээс хойш бид хоёр Долмаагийн тэд дахин очиж түүнтэй сайн танилцлаа. Амралтын нэг өдөр Чулуун бид хоёр Долмаагинд очиж тоглож байгаад театрт очиж жүжиг үзэх болов. Чулуун билет авахар явахдаа "За өвгөн минь чи өнөөдөр энэ хүүхэнтэй сайн ярина шүү" ингэж над хэлв. Долмаатай хоёулаа үлдэж яриагаа эхлэх болоход ярих юмаа мэдэж байсан авч юугаар эхэлж яа дуусахаа мэдэхгүй хэсэг дуугүй сууснаа халз дайраад үзье гэж шийдээд. Би Чулуунтай хамт олон жил ажилласан. Чулуун хүн сайтай, эвлэг хүн шүү. Чамд сэтгэлтэй болоод байгааг нь чи лав гадарлаж байгаа байх. Та хоёр суух юм бол аятай сайхан гэр бүл болно ингэж Долмаад өвөө эвлүүлэн ядаж хэлв. Долмаа бодол хэлэн хэсэг дуугүй сууснаа дээлийнхэн ханцыг оролдож байгаад. Чулуун ч сайн л хүн байх. Гэвч амьдралаа холбоход сайн байхын хамт сэтгэлд минь тохирсон сайхан байх хэрэгтэй. Тэгэхгүй бол дүүрэн жаргалтай гэр бүл болж чадахгүй шүү дээ гэв. Тэр ч тийм л байх. Манай Чулуун айлч талаараа сайхан ир. Чамд их л итгэж байдаг хүн юм шүү гэж намайг хэлгээд Долмаа ёжтой нэмсгэлэж. Дургүй ламыг дарж байж сагл өгнө гэхчээр сэтгэлгүй бол хэцүү шүү дээ. Харин ингээд өгөө тасалж доош харснаа. Хүн хүний бодож байгааг мэддэг бол сайхнаа. Ингээд над руу харахад нөгөө саяхны ёжтой нэмсгэл нь айлэрт үгүй болоод арга нь барагдсан гомдол нүдэнд нь тодорч байв. Нөхөртөө ихнэр олж өгөх гэсэн биш, өөрөө хэрэгт орох болсныг Долмаагийн над руу ширтэж байгаа нүднээс ойлгов. Би хариу дуурсангүй гараад годомжоор явж байтал 3 билет аваад ирж явсан Чулуунтай дарилдаж бүх явдлыг элен талангүй хэлсэнд нэг их харамсаж гомдох шинжгүй. Монголд хүүхэн мундсан биш. Ингээд Монголд хүүхэн мундахгүй нь үнэн боловч сэтгэл төгөрсөн үнэн чанаа олно гэдэг амаргүй хэрэг. Чи өөрөө очиж Долмаатай сайн яар гэлээ. Тэр зэргийн ятуугийн араас гүйж явдаг ир бишээ. Ингээд Чулуун их л бардам хэлсэнд. Өвгөн минь чи үнэхээр сэтгэлтэй юм бол тэгж болохгүй. Сайн ярих хэрэгтэй. Долмаа муу хүн биш шүү. Ингээд минь Чулуун зүрхий уцаарлангүйгээр. Долмааг чи тэгж их хүсэж байгаа юм бол өөрөө очиж яриад л өөрөө суухгүй юу? Ингэж хэгжин хэлв. Сайхан сэтгэлийг минь доромжилж ийм үг хэлэхэд нь Чулуунд хэмжээлшгүй гомдож нүрэн нулимж орхимаар бодогдсон боловч тэсвэрлэн гэр рүүгээ явлаа. Түүнээс хойш 7 хоногийн дараа ажил дээрээ байж байсан чинь нэг хүүхэн уулзъя гэсэнд гарч очивол нөгөө Долмаа байлаа. Би чамайг үзэгдэхгүй болохоор юу болж гсэн юм бол гэд ирлээ. Ингэж хэлээд нүүр нь улс гэж царайгаа бууруулав. Баярлаа. Ажил ихтэй болоод л очиж чадсангүй. Тэгээд бас ойрд Чулуунтайгаа дайралцсангүй гэж би хэлв. Чулуун ч манахаар хоёр очсон л доо. Их л юм ярьж байна лээ. За тэр ч яах вэ? Манад ирэх сайн өдөр очирээ. Заавал шүү. Ингээд эргэж явлаа. Сайн өдөр эрт усаж Чулууныг очиод Долмаатай уулзсан түүнтэй ирснаа хэлээд хамт очие гэсэнд тэр намайг хот руу өнгөж байгаа чон шиг муухай харснаа. Би чамд саад болохгүй. Чи очиж түүнтэйгээ суув гэлээ. Миний үерхэж явсан нөхөр сүү шиг цагаан сэтгэлийг минь хүү шиг хараар бодсонд гомдох уурлаг хоёр зэрэгцэн түүнд хитэн ширүүн үг хэлээд эргэж гэр рүүгээ явж байтал өртөө хүн зээл дээр өшөөтэй хүн даваан дээр гихчээр Долмаатай яг дайралдаж тэдний гэрд очив. Хэдэн өдрийн өмнө Чулуун Долмаагийн 2 удаа очиж сууя гэж гуйсан. Долмаа түүнтэй суух сэтгэлгүй гэж хэлснийг сонсов. Бас Долмаагийн ярианаас түүний над сэтгэлтэйг нь мэдсэн боловч юу ч хэлсэнгүй боцов. Гэтэл Чулуун өөрийнхөө суух гэж байсан хүүхнийг болоолаа гэж танил нөхдөд ярьсныг сонсоод уур хурж түүнтэй уулзан хэрэлдэж тангараг тасрав. Нөхөд минь ч намайг ямарч буруугүй мэдэж Чулууныг зэмлэв. Гэвч түүний гүдэх нь хэр хэмжээнээс гэдрээд бид хоёр намын төвчөөр хэрэгжүүлгэж Чулуун буруутан болж сануулга авлаа. Тэр өдрөөс эхлэн сэтгэлд минь Долмаа дотн болж
3 сарын дараа бид хоёр суув. Ингээд айл болж хагас жил гаруй боллоо. 6 дугаар хэсэг. Нэг шөнө үдийг минь хүчтэй балбснаас зочин сэрж басаад тайлж игвэл энгийн хувцастай 3 хүн орж ирээд дөрж гэдгөө. Гэхдээ би тийм ээ дөрж гэдэг ингэлээ. Бошохон цэвэр дулаан хувцас өмс. Ингэж нэг нь тушаангой хэлгээд миний игдүү хүрэх шиг болж. Яах нь вэ? Та нар юу улс вэ? Ингэж хэдрэнгүй дугаар асуув. Үүнийг үзээд ойлго. Ингэж жижигхэн улаан хуудас өгснийг авч үзвэл намайг дайчлан баривчлахыг зөвшөөрсөн прокурорын бичиг байв. Зөвөж хүрэх шиг айх шиг болж. Хийсэн хэрэг байхгүй. Юу болоод намайг барих болсон юм? Ингэсэн чинь нэг нь бүр зандрангой дугаар. Очоод мэднэ. Ингэж хэлв. Би улсын эсрэг ямар ч хэрэг хийгээгүй болохоор андуурсан дамжиггүй. Ингэхлээр тэдэнтэй маргаж байхын оронд дөрвөн очиж зохих хүмүүстэй ярилцсан учраа олъё гэж шийдээд хувцас өмсөж. Надад хийсэн хэрэг байхгүй. Би очиж учраа олоод түргэн ирээ. Ингэж долмаадаа хэлсэн чинь тэр уйлж эн чинь юу болж байгаа юм бэ? Чи баригдах хэрэг хийсэн юм гэж юу? Ингээд сөйд болгохт нь учрлан ярий гэтэл нөгөө гурвын нэг нь түргэн яв гэж шаардав. Ингээд явхад тэд намайг оргочихсан гэсэн юм шиг тал бүрээс ангаалдан явж байгааг хараад 2 жилийн өмнө дайсны суман дундуур их орноо хамгаалan үр хөвгтөө орхиж ан цэлмэн тулдаж явсан хүн одоо энэ 3 жолдроо харахуйд тэгэхдээ өөрийн талын нэг сэтгэл нэг зоригтой хүмүүст ямар ч хэрэггүй байтлаа ялтан болж тугтаад явж яах гэжтэй. Ингэж бодоход сэтгэлд аюул муухай байсан боловч очоод өнө мөнө олоод түргэн харин гэж сэтгэлээ заасан явж үлээ. Баашин дуртал урд таних дэд хурандаа зогсож байхад нь баярлаж дэд хурандагийн амрыг ирээ. Ингэж гараа сонгон очтол тэр хариу дуурсангүй зайлав. Дэд хурандаад хэрэгтэн дөржийг баривчлан ясныг мэдэгдээ. Ингэж нөгөө гурвын нэг нь хэлв. За мэдлээ гүйцэтгэг. Ингэж дэд хурандааг хэлэхэд нөгөө гурав ирж цусаа урсхан байж хүртсэн тэмдэгтүүдийн минь тас татан авахд би эсэргүүцсэн болж тос болсонгүй. Тэгээд хинтээ ч уулзуулсангүй шоронд хийхтэн. Гимгүү хүнийг хорих эрх та нарт байхгүй. Та нар мэддгүй юм бол мэддэг хүнтэйгээ уулзуулаад айл. Би үнэн зөвөө олъё. Ингэсэн нөгөө гурвын нэг нь ширүүн дуугаар чи битгий хашгираад бай. Чиний дураар болдгүй юм. Ингэж хэлээд хаалга хааж танк хэдэл цойжлоод явчихав. Тэр цойчны муухай дуурсан гэдэг нь санах бүр ясан зангинаж сэтгэл ивгүй болдог юм. Чиг даасан харанхуй тасалгаанд ганцаараа сууж байхад ханыг нь мөргөд өгмөр бодогдож байлаа. Гэвч энэ явлын цаана өөрийн засаг, өөрийн минь нам байгаа юм хойно үнэн зөвөг минь олно гэж итгэн тэр итгэлээ түшиж цоож тайлагдахыг хүлээн суув. Жижигхэн гэгэвчээр нар тусаж өглөө болов. Удахгүй хаалганы жижиг нүх нэгдэхэд ухасхийн босож очивол цагаан төмөр савтай хоол паалантай хүрэн аягтай цай байв. Би хоол цайг цааш нь түлгэж унагаагаад хаалганы нүхээр хоол өгсөн хүний хойноос "Хүй нөхрөө намайг гаргаад айл" гэж хашгирав. Ямар омогтой ирвэ? Гайгүй номхорно. Ингэж тажгийн тал инээгээд цааш явчихав. Арга мухардан гэдрэг буцаж суув. Юу болж хаанда? Энэ чихтэй хар нүхэнд орох гэж амиа цөлж цусаа асгаруулan байлдсан гэж юу? Ингэж бодоход гомдох гайхах холилдон байв. Эсвэл чи хэрэг хийсэн хүн үү гэж бүх амьдралаа бодоход энд орох нь битгий хэл багийн загиргаанд дуудагдах хэрэг хийгээгүй байв. Үд өнгөрхийн үед нөгөө цоож тайлагдаж нэг хүн орж ирээд "Их орноос урагч бос" гэж зандрав. Урагч гэдэг нэрийг сонсохдоо зэрэг бүх би зарц хийж дотор манар битгий гүтэг чамааг хотод хүүхэн эргэж явахад хил дээр цусаа асгаж явсан хүн. Ингэж хашгираад үсрэн очиж барьж авсан чинь 2-3 хүн орж ирээд гарыг минь шажигнуулан мушгиж байгаад намайг салгав. Доромжллын ямар ч нэр хүлээж болно. Харин их орноос урагч гэдэг нэрийг би хэрхэвч хүлээхгүй. Бүх бие минь чичрэн би урагч биш, харин чи л урагч байх гэж хашгиран байв. Тэр өрөө намайг байцаалтад даваачав. Ярианаас үзвэл нөгөө давшилтыг санаатаагаар хийж салаа зэрэг сүйтгэсэн хэрэгт татагдсан бололтой. Байцаагч намайг манай ангид учирч байсан гар цогцорлыг Японы даалгавраар санаатаа хийсэн болгох гэж би энэ бүхнийг чин үнэн сэтгэлээрээ их орон ард түмнийхэн төлөө хийсэн гэдгээ балах гэсээр хэдэн сар болов.
Тэр ч байтугай нөхөдтэйгөө даруйд тоглож ирсэн яриа ажил хийх зураа алдаж явсан жижиг дутагдал цөмөл өндийн яригдаж байв. Байцаагч надад байхгүй эсэргүүг надаас олох гэж би урагч бишгээдгээ үнэмшүүлэх гэж заримдаа маргаж, заримдаа хэрэлдэж бие хардан байв. Нэг зоригтой, нэг зүйлийн төлөө зүтгэж байгаа хүмүүс ингэж ойлголцож чадахгүй дайсагнаж байх шиг. Муухай юм хоор байхаа. Ингээд дөржгөө толгоогоо алгуурхан сагсрахт нь гашууд алгомдлын арга барагдсан сэтгэл нүүртэн тодорч байв. Битүү тасалгаанд ганцаараа хөвдөж байхдаа хаанаас байцаагч амьдралын минь нарийн явдлыг тодорхой мэдэгүүдийг бодож эхлэв. Тэгээд энэ бүхнийг нөгөө чулуун цуглуулж өгсөн бололтой гэд байцаагчаас хэд дахин асуусан боловч улсын нууц гэд хэлж өгсөнгүй. Өдөр ирэх тутам намайг хэлс эрэгт хийсэн хүн бол чулуун гэдэг бодол сэтгэл минь тодорхой болж байв. Тэр төмөн нүдтэй тул жил гаруй байцаагдаж байгаад ямар ч хэрэггүй цагаатаж нэг өрөө намайг гаргалаа. Таны хэрэг цагаатаж та чөлөөтэй боллоо. Ингэж хэлснийг сонсоод бүх болж өнгөрснийг игшин зүрний мөсөн мартаж сайхан хэрэлдэж хардалцаж байсан байцаагч үнсэд гарлаа. Годамжаа нуруугаа үүрэн уушиг дүүрэн амьсгалан алхаж байхад ямар сайхан байсан гэн. Тэнгэрт од гэлцээд ариухан салхи савилдсан үлээж баяр цэнгэлээр дүүрсэн хүмүүс сүлжилдэн ямар нэг сайхан үнэр хам орлоо цоргиж зүрх минь жаргалын аялгуугаар дүүрэн байв. Би тийм сайхан шөнийг амьдралдаа анх удаа үзсэн мөлий. Зөрж байгаа танихгүй хүмүүст та сайн байна уу? Би ямар ч хэрэггүй болоод явж байна. Төр төмөн нүдтэй гэдэг энд гэж хэлмээр санагдаж байв. Аманда дуу аялан алгасаар гэртээ ирлээ. Үүдээ аяархан тогшвол долмоо тайлж өгөв. За, сайн байна уу? Ингээд долмоог тэрэн авах гэтэл тэр гэдэргээ ухрав. Над руу чиглэсэн хоёр нүдийг нь харахад үхээд босож ирсэн хүнийг тийм нүдээр л хардаг байх гэж бодогдов. Долмоо минь би ямар ч хэрэггүй үнэн мөнөө олоод гарч ирлээ. Ингээд дахин ойртов. Долмоо гинэт эхэр татан уйлгаад цаа тасалгаанаас чулуун гарч ирлээ. Юу болоод байна? Ингэж намайг асуухад долмоо доош харан шигвэнсэн нам бөгөөд тасалдсан дуугаар өршөөгөрөө би чамайг хүлээж чадаагүй. Ингээв. Бүх баяр баясгалан алга болж би сулран хажуугийн сандал дээр хальт сууж шалан дээр унав. Бид хоёр суусан. Ингэж жолоон бардам тайвнаар хилээд над руу харахад нь түүний нүд яг л цадсан гахаан нүд шиг өлрөм жартааж байлаа. Ингээд дөржгөө над руу харахад түүний нүд багтаж ядсан хорслын галаар туяаран эргэлдэж өтгөн хар хөмсгөнд нь хунирэн зангарч байв. Дөржгөө хэсэг зур амьсгаагаа хурааж байснаа гинэт гаргаж би ухасгийн босож хүний үнэр нөхрийн чанаргүй новш гэж зуусан шүднийхэн завсраар эсгэрэн хэлгээд чулуун хоолоод худал гинэж. Дими битгий яар найз минь. Үгүй ингэхэд чи чинь яагаад гараад ирэв? Ингэж асуув. Чи миний найз биш. Төр төмөн нүдтэй болохоор гараад ирлээ. Ингээд ойртон очиж цамсныхан захыг мошхон базаж чи ихтэй хүүтэн тасалгаанд хэвдэж байхдаа хураасан бүх гомдол уураа баруун гартаа зангидж байгаад цогсон чинь чулуун тонгор цоглон унав. Ингэж бүх хөдөлгөөнөд үрслэн үзүүлж дөржгөө яриад чулуун тонгор цоглон унав. Ингээд над руу харахад нь нүдэнд нь эгшин зур баян нэмсгэл додроод алга болов. Дээрээс нь дэвсээ толгойн шалтгаан нийлүүлчихийгээд хөдлөх гэтэл хан түвшээ зогсож байсан долмоо нүдэнд тосов. Долмоо намайг хоригдсангүй. Гэвч түүний нүдэнд энэ аимшиг тиймээ зогсоогооч гэж надаас гуйсан гуйлд тодорхой харагдсанд бол чэнэртэл зангирсан гар минь өөрийн ирэхгүй аяндаа задрав. Чулуун босож завжаар гарсан цусыг алгаараа арчиж хараад нүд нь улаарсан үхрийн нүд шиг хурц болон хөмсгөн зангир над руу хаснаа миний нүдтэй тулгарч дайлдрав. За, би үнэн зөвөө олоод ирсэн хойно. Муухай нохоо эндээс зайл. Ингэж би хашгирав. Энэнд долмаагийн ихэр татан ойлгохдоо надад сонсогдож ажиглал түүнийг эдэс сүрхий том болсныг сая олж харлаа. Намайг их гэдэстэй болсныг нь харсныг ажиж мэдээд долмаа хоёр гараа гэдэс дээр зөрүүлж тавиад төргөө хүүхдээ сэтгэлдээ тавиран инхрээлж байгаа юм шиг санагдав. Тасалгааны дотор наамган болж би тэр хэдэн минутын дотор бүх амьдралтай бодоогүй их юм бодож үлээ. Энэ новшоос болж шоронд хис орон бас ихнэрээ алдахгүй гэж бодоход
Үгүй тэгж болохгүй гэж бодогдов. Ингээд л удахгүй ертөнцийн дээр мэндэлж над ямар ч гэм хийгээгүй хүүхдэд мууч гэсэн төрсөн эцгэн хэрэгтэй шүү дээ гэж бодогдоход бошоохон эндээс гараад эргэж харлагүй явъя гэж санагдаж байв. Бас юу болсныг минь мэдээгүй байж хүлээж чадалгүй хүнтэй тэгхтэй чулуунтайс осон долмоод гомдох сэтгэл төрөв. Тэгээд би алгуур эргэж согтун хүн шиг найган явсаар гарахад хойно байсан. Доржоо ингэж долмаагийн дуудах нь тод сонсогдсон боловч эргэж харсангүй. Үүдээр гараад хэд алхтал доржоо ингэж чулуун чижирсэн хоолоогоор дуудахт нь би өөрийн мэдээлгүй гинэт эргэн харуул дэлгсэн хаалганы гэрэлд нөмгөн дээлтэй чулуун зогсож байгаа цасан дээр байгаа хар хэрэг шиг сүвлийн тод харагдахад миний гар дахин зангарч хогийг гээд алхтал чулуун гусхийн буцаж ороод хаалга пин хийтэл хаав. Би дороод яг зогсож хэдэн секунд болоод эргэж харанхуй гудамжаар бүдчин хайчхаа мэдхгүй хөлөө гიშгсэн зүг рүү явхад сэтгэл минь дулмаагийн тухай бодол эзэлж байв. Анхандаа намайг хүлээлгүй очиж чулуунтай суусныг бодоход түүнийг хэрхэж өршөөж боломгүй мэт бодогдож байлаа. Ингээтэл долмаа чулуун хүн гэдгийг мэдэхгүй. Бас тэгээд ямар ч хэрэг хийгээгүй маргааш нөгөөдөр ирнэ гэд явсан хүн жилээр ирэхгүй алга болсон болохоор хэрэг хийсэн хүн гэж бодох нь долмаагийн зөв. Тэгвэл их орносоо урвсан хүнийг ханаа гэж үзэж хэрхэн болох вүлээ дээ гэж бодогдоод долмааг зэмлэх сэтгэл дарагдаж эхэллээ. Би долмаад сэтгэлтэй байсныг нуух хэрэг алга. Тийм ч учраас түүнийг зөвтгөх нь буруудахаас амар бөгөөд сэтгэлд дотн байсан билээ. Долдугаар хэсэг. 2 хоногийн дараа хуучин ажлаа хүлээж ав. Бас цол нэмж Ахмад болов. Надад сар 15 хоногийн амралт өгсөн. Тэгээд би хөгшин ихээ бас должингийнхон их эцгийгээ ирэхээр яв. Нотгийн зарим хүмүүс намайг баригдсныг сонсоод сөрөн жавганцын нөгөө гайхал ховсгалын эсэргүү Японы тагнуул болоод баригдсан гэн ойлгохгүй амтан байж тээ. Түүнд юу дутагдсан юм бэ? Нам засаг өндөр үнэлж хүний зэрэгт хүргэсэн шүү дээ. Ачиг бачаар гэдэг л болж байна. Гэх зэрэг үг ярилцаж үзэн ядан зэмлэж байжээ. Муу их мань орсон хүн бүхэнд миний хүү энэ засагт буруу санахгүй энэ дөр болсон хэрэг ингэж өглөн ярьж өдөр шингүй уйлан элгэн хатаж хүрээд ирэхийг минь нойр хоолгүй хүлээж байжээ. Намаа гэртээ ойртоод ашгаад өмнөөс ижим минь должингийн ихтэй хамт огтонгүйсээр бүдрэн очиж унан алдсан юмсан. Тэвэрч аваад хэсэг байтал ухаан орж хүү минь одоо түргэн явж сомн дээр очиж сүрэн жавганцын хүү хэн гэдгийг үзвэл нам засгийн минь нүд сохроогүй юм гэдгийг мэдвэл ингэж хэлээд над руу харахад нь нулимс нь урсан хазрынх нь үрчлэг даган тонирн урсаж байв. Ингээд доржгаа үгээ тасалж санаа алдснаа. Би ч ихэнх ачиг хариулж чадаагүй хүндээ. Харин намайг ингэж мөнгөнэж явхад должингийн их эцэг муу ижиг минь татаж дэрэгдээ болгон зовлон жаргалаа хуваалцаж байсан юмсан ч. Ингээд бид хоёр хэсэг дуугүй байв. Доржгаа ганцныхаа тордог сууж харсан гойлон толгойг нарийнхан зэс утсан сэтгүүрээр сэтгэж байв. Гэвч өмсг нь байн зангарч магнаных нь үрчлээ тодрон байгааг харахад сэтгэлд нь ганцны толгой цэвэрлэх бодол биш харин өөр нэг гүн бодол эргэлдэж байгааг гэрчилж байв. Тэгээд над руу гарч инээмсэглэх дүрс үзүүлэгтэн нүдэнд нь арилгаж боломгүй гомдлын туяа тодорхой байв. Ихийнхэн хатсан сэтгэлийг дэвтээж хит оноо. Энэ хооронд должингийн эцэг бид хоёр хамт нутгийн айлуудаар ихэд зачлав. Өвгөн ам хаалж согтох бүрдээ должинг дурсан сэтгэл өвдөж бас намайг магтан. Миний хөргөн удахгүй бүх цэргийн жанчин болно гэж ичээдэг байв. Цагаан сэтгэлдээ сайхан эмгэн өвгөн хоёр байсан. Түүнээс 2 жилийн дараа эхлээд эмгэн нь дараа нь сар болоогүй байхад өвгөн нь нас барсан юмсан. Ингээд доржгаа яриагаа тасалж дуугүй болов. Доржгаа өмнөө байсан хундагтай архийг барьж ажиглан харж байснаа. Над руу гарч "За уучих уу?" Гэхдээ би хундгаа авч бид хоёр юу ч хэлэлгүй тулгаж уув. Хөтөр сар шахан болоод буцаж хотод ирж хэд хоног танил айлуудаар зочлон явж байгаад ажилдаа орлоо.
Зөвлөлтийн эх орны дайны үед дорнод хил дээр олон нөхдийн хамт нүд савжилгүй халуунд галж хүүтэнд хөрж эх орон ард түмнээ манаж байсан. 1945 оны 8 дугаар сарын ихэр ээжийн минь өглөөд гэж захиа аваад явж ирэх гэхээр бэлтгэж байтал чөлөөлөгтөн эхэлж манай анги дайсны эсрэг хэл давж давшив. Япон бууж өгөөд дайн дуусны дараа би чөлөө авч хөгшин их рүүгээ явсан боловч хожимджээ. Нас барахынхаа өмнө багийн даргаыг урьж ирүүлээд жижигхэн манан сурвалтай ганц өгч хүүгмэн эрхлээр үүнийг өгөөрэй олон жил хадгалсан юм гэсэн. Одоо тэр ганц над би ингээд дөржгөө босож шамдаанасаа гаргаж над үзүүлэх зур манай дүүнээс өөр хөрөнгө байхгүй баха ингээв. Хөдөөгөөс босч ирээд хотод ажиллав. Жил гараад улсын дараа цэцгэ гэж нэг хүүхэнтэй танилцсан суух болов. Нөхөд чам тань болохгүй хүүхэн гэж хэлээд байхад нь огт юм тоохгүй байлаа. Хүн бол хүний төлөө бүтсэн амьтан шүү. Тийм учраас удаан ганцаараа байвал хажиг зоожиг болж зэрлэгшин мал шиг болж магадгүй. Бүхэл зовлон үзэж шорон гяндан дамжиж хадаж ихэсэн сэтгэлийг засахад надад ямар боловч хань хэрэгтэй байсан. Тэгээд би цэцгээтэй суулаа. Ингээд 2 сар гаруй болж байтал намайг цэгцэг дугаарын дивизийн штабын даргаар тамилж хөдөө явуулах болов. Би шинэ ажилд орох болоод гэртээ ирж цэцгээд хэлсэн чинь нүднийхэн завих бууж очиж явахгүй гэж хэл. Ингээв. Цэргийн хүнд тийм яс байхгүй. Ингэж элдв янзаар ужирлан ярьж цэцгээ ойлгож өгсөнгүй. Чи явах гэж байгаа юм бол дураараа бол. Харин хонгор минь эрд дагаж говь сэлгэж чадахгүй гэдгээ чамд айлтгая. Чи надад л хайртай юм бол одоо очиж явахгүй гэж хэл. Ингээд уурлаж аргадаж эглэхэд нь аргагүй гарч яам руу явлаа. Ингээд л замдаа их орныхон төлөө нүд завчилгүй амиа өгнө. Ингээд тангараа өгсөн байж хэрэгтэй газар руу явуулна гэхэд нь ямар амаараа чадахгүй гэх үлээ гэж бодоод гэрээс гарах үед байсан ирч минь буурсаар эцэстээ эргэж очив. Ингээд л цэцгээ оч гэж аргадан албатан шахсан тул штабд очиж хотод суулгаж өгөх тухай гуйсан боловч тус болсонгүй эргэж харлаа. За юу болов? Ингээд цэцгээ хүзүүдэн авч асуув. Би их орондоо тангараа өргөсөн цэргийн хүн болохоор явахгүй гэх аргалгаа. Цэцгээ минь чи үүнийг ингээд л тэр хашгиран уйлж би явж чадахгүй элчиг модон хундрагдаа гэж чи өөрөө танил ингээд бууж гарлаа. Өвгөн минь сайн бод. Тэгвэл чи ойлгоно. Хойноос минь очоорой. Би чамайг өдөр шөнөгүй хүлээн чамд итгэж байна. Ингээд би явлаа. Хөдөө очиж ажиллаад 2 сар гаруй болж байтал цэцгээс цагтл авч үзвэл тэр өөр нөхөртэй болжээ. Би хүн тасахтаа амархан хүн болохоор хэдэн өдрөө өвчтөн хүн шиг явж үлээ. Жил өнгөрсний дараа ажлаар нэг удаа хотод орж ирээд цэцгээтэй уулзахад бараг л нэрийг минь мартчихсан байж үлээ. 1950 оны 100 зэрэг 20 жил болсныхан ойг тэмдэглэх гэж хэдэн сайн нөхдөд цуглуулад ширээ тойрон сууж хунтгаад өргөж авдал утас догров. Зарим нөхөд намайг битгий ав гэсэн боловч би харилцааг авч сонсвол штабаас намайг дуудаж байв. Та нар төр хүлээж бай. Би очиж учраа хэлчихээд ирье. Ингээд бараг л гүйсээр очив. Ингээд л зэрэгээс салагдсан тушаал өглөө. 20 жилийн амьдралаа зориулсан ажлаа салагдана гэдэг тийм амар хэрэг биш шүү. Ингээд дөржгөө төр дуугүй сууснаа. 2 дугаар дайнд дуусаж манай эргэн тойронд найрамдалт улс бий болсноос манай армийн тоог эрс хорогдуулж тэр их хүчийг инх тайвны бүтээн босгох ажилд хандуулах хэрэгтэй гэдгийг цэргийн дарга нар цөм сайн ойлгож байсан боловч олон жил дадаж дассан ажлаасаа халагдах нь өөр тоногдоод ирэхэд яггүй байдаг шүү. Тушаал аваад харж явахдаа одоо юу хийх вэ? Дөрж чи юу хийж чадах вэ? Гэдэг асуудал байн төрж байв. Бодох тусам өөрийгөө инх тайвны хөлмөрт бэлтгэж чадаагүйгээ ойлгож байв. Хамгийн наад зах нь улс даяар шинэ үсэгт шилжээд байхад би түүнийг бараг л мэдэхгүй байлаа. Улс даяар уул өөд авиран давшиж байхад би урдах гавьяага зүтгэх аргаараа мултаж өрхөд шайрагдаж явснаа ойлгож эхлэв. Бас сэрэгт байх үедээ цалингаа бодвол бүх амьдралдаа идээд барахгүй их юм байв. Гэтэл одоо өмсөх айдаахан энгийн хувцас ч үгүй байв. Тэр их мөнгийг чи хааш нь хийвдэ гэж бодоход өнөө болж байгаа хон маргааш болно гэж бат итгэхэд олсноо амтан ах дүүтэй хувааж идсэн шүү дээ. Гихээс өөр хариу байсангүй.
Нам засаг минь намайг харж хотын гар үйлдвэрэн оёлын нэг артелийн дарга болгов. Үнэн дээр хэлэхэд тэр артелийн ажлаас мэдих юм над байсангүй. Зөвхөн төлөвлөгөөг нь 100% биелүүлэх хэрэгтэй гэж ойлгож байна. Гэвч ойлгох нэг зүйл биелүүлэх өөр зүйл болохоор эсвэл материал дутагдаад эсвэл өөр нэг юм буруу өргөдөөд том болж өгөхгүй байсаар оцсон сарынхан төлөвлөгөөг тасалж өрхөв. Төлөвлөгөө биелүүлээгүй ажилчдыг шийтгэж үзлээ. Зогсоож байгаад ч загнаж үзлээ. Нэг бүдэрхтээ 7 бүдэрнг гихчээр нэг ажилчныг шийтгэсэн тушаалда шинэ үсгээр шийтгэсгүй гэж бижих гээд шидсгүй гэж битснэр ажилчдын дотор шиддэг дарга гэж нэр авлаа. Заримдаа материалыг өөрөө үүрээ зөөсч явлаа. Тэрч байтугай өөрөө машинаар юм оёх гэж байж хоёрын зэрэг машин жагсаалаас гаргалаа. Ингээд 3 сарын төлөвлөгөө тасалж өрхөд халагдав. Ингээд дорж байгаа гомлоор дүүрсэн гонигт нүдээр намайг харлаа. Би өөрийн ирэхгүй нүдээ буруулав. Итгэж явуулсан ажлыг нь унгаж өрхөд төв хорооноос өөр ажил гуйж очих нүүр байсангүй. Нэгэн үе өөрөө өөртөө гутарч арх ууж завхрав. Нэг өдөр хэтрүүлж өрхөд гудамжинд унаж балрав. Ухаан урсан чинь сэргийлэхэд шалан дээр морилж байв. Урд миний зэрэг байсан таних дарга орж ирээд "Дөржгөө минь таны гудамжны архичин болно гэж дааж бодоогүй юмсан. За та гардаа бид хоёр дахиад олон дахин уулзах юм байлгүй дээ" ингээв. Тэндээс гараад уруу зарилаад явж байгаад гудамжны архичин дахиад олон дахин уулзах юм байлгүй дээ гэдэг үг сэтгэлээс гарахгүй бодогдож явж дөрж чи гашуун усаар гисэдүүлж газар дэрлэж амьдралаа барсан амтан болох гэж үү гэж өөрөөсөө дахин асуув. Одоохондоо таних хүн намайг дөрж минь гэж байна. Хэрв цааш ингээдэл шил тэрж газар тослоод л байвал архичин дөрж нөгөө архичин гин шүү дээ гэж бодоход орох газар олдомгүй санагдсан. 20 гаруй жил ардын хавсалд намаар хүмүүжихтэй адаг сүлд нь архичин дөрж нэр аваад үлдэх байсан гэж үү дээ гэж дахин бодогдсон байв. Дахиад би гудамжинд унсан байвал ухаан урсан цагта амиа хорлож өгнө гэж өөртөө тангараг тавилаа. Тэгээ төмөр замд очиж хар ажил хийхээр шийдэв. Намайг зам засрын хар ажилчин болгов. Жил гаруй ажиллаад шалгалт өгч замын эргүүл болов. Ингээд дөржгөө яриагаа тасалж хэсэг зөр бодол болон сууснаа. Эргүүний амьдрал эрэнтэй бараантай гэдэг энэ шүү дээ. 46 наслахта уваа юм үтсэн толгой шүү. Ингээд зураа долоовор хуруугаараа магнаа руугаа тоншиж байв. Дөржгөөрөө харвал овртой нүрд нь өдөд том жижиг үрчлээ тодрон. Тийм ээ, их юм үтсэн толгой гэдгийг давтан баталж байв. Дөржгөө гэгэвч рүү харснаа. Удаан ярьж шүү. Өөр цааж байна. Ингэхтэн зүүн талын нээлттэй гэгэвчээр харвал үнэхэр тэртээ уулын санаас өөрийн гэгээ манхаж цайран байлаа. Төмөр замд ирснийхэн дараахан амралтын нэг өдөр хотын гудамжаар айл ирээд явж байтал нэг хашаанд эмэгтэй хүний хаширгахдуу хүүхдийн ойлгохтуудаа холилд нь зөргцүүлсэн сонстов. Хашааны завсраар харвал угайта нөгөө чулуун тулам шиг эдстэй долмааг үстэн чирж хайр найргүй өшөглөж байв. Эгшин зур долмааг хайрлан чулууныг жигшин занах сэтгэл ориглон бадарч хаалгыг нь хүчлэн хэдүүлгсэн ч дотроос нь түгдсэн тул тайлагдсангүй. Хаалга дүлгэж байхад гинэт оволдсон уур дарагдаж эремийн хоорондор илжиг бүүж ороод гэдэг шүү дээ. Ингэж бодоод хөдөлж цааш хэд алхтал хаалганы хонх дуур нь нэгдэж чулуун долмааг үстэн чирж төлхөн гаргаад "Муу өлөгчин чи золбсохоттойгоо нүдэнд үзэгдэхгүй газар зайл" ингэж хашгирав. Хүүхдүүд нь сэтгэлийн хамгийн эмзэг утсыг дөргүүлсэн дугаар чарлалдан игийнхэн энд тэндээс чиргүүлдэж байв. Наадах чинь хүн байна гэж хашгиран ухасгийн очиод тэдний дундор орлоо. Уур шарн багтаж ядсан чулуун намайг могоо харсан хөл нүцгэн хүний нүдээр ширтэн гэдрэг хоёр алхав. Хаалганы босгон тэглэж унсан баг хүүхэд нь босон гүйжрээд миний дээлийн хормоноос барин авахад би өргөд авлаа. Чулууны уур багтан ядаж аман үлзэж байснаа. "Чамд падгүй хэрэг тонил" ингэж хоолоогоо тасалдуулан хашгирав. Гэвч тэр байрнаасаа хөдөлсөнгүй. Над руу нэг л алхсан бол сүнсийн яваашинд очтол цогход бэлэн байсан билээ. Тэгээд би өөрийн мэдэлгүй нөгөө хүүхдэд тэрсэн гэвэр эргэж явсан. Нэг мэдгээд хүний хүүхэд тэрээд годомжаар алхаж яв. Үгүй энэ чинь ямар хэрэг хийж өрхөв дөө.
Би нөгөөдөө долмааг хамгаалсан боловч одоо чулуун улам хорсолтой жанжиж байна шүү дээ. Ингэж бодтол ард эмэгтэй хүний ойлгохтой сонсдов. Эргэж харуул хоёр хүүхэд хөдөлсөн долмаа үсэн цэгсэлсэн нүдэн бүлцийн уйлсаар дагаж яв. Долмаа маань би их буруу хэрэг хийлээ. Хамт очиж чулуунтай ярилцъя. Ингэсэн чинь тэр учир тоомгүй ойлон би чамаа гомдоосон. Ингэвч одоо чамд хэрэгтэй бол хүүхдэд дагуулад мөлхөөдч болсон дагна. Чулуун руу дахин эргэж очихгүй. Ингээд чулуунтай өнгөрүүлсэн зовлон амьдралаа ярьлаа. Анхны хүүхэд нь осолдоод дараагийн хүүхэд нь 5 нас хүрчээ. Гидсэнд байгаатайгаа 4 хүүхэдтэй болсон боловч чулуун өөр нэг хүүхэнтэй нөхцөж долмааг хэдэн хүүхэдтэй нь үзэж чадахгүй болоод бараг өдөр бүрхэн үргэлж хөөдөг болжээ. За тэгээд долмааг хэдэн хүүхэдтэй дагуулж ирээд одоо болтол бид хоёр бие биедээ түшиг болж хүнээс гоохгүй гэхдээ хүнд илүүжлэх юмгүй амьдарч байна. Гидсэнд нь ирсэн хүүхэд гараад одоо 2 настай хөөрхөн амтан бий. Нэр нь Баатар гэдэг. За мөн дөрөсгүй ир бий дээ. 3-5 пионерын лагер цэцэрлэгт байгаа. Баатар долмаа хоёр маань миний цалинг аваад тэд нарыгаа эргэх гээд явсан. Ингэж хэлээд дөржгаа босож гээвч рүү очин улам бүр тодорч байгаа нарны зүгаарн зогсов. Чулуун хайцсан бэ? Ингэж би тэсгэлгүй асуусанд дөржгаа эргэж харлаг. Мэдхгүй ертөнц бузарлаад л нэг газар явж байгаа байх. Ингээв. Алсад дэрзэний дуу сонсогдоход бид хоёр гарлаа. Нар зүүн уулын толгой дээр гараад алтан шар гэрлэн ертөнцид шинэ өдрөө хэлснийг тунгалан зарлаж байлаа. Дэрзийн зогсоход түүнээс хүүхэд хөдөлсөн цэнхэр дээлтэй хүүхэн буугаад инээсээр биднэр рүү ирлээ. Тоглоомон шинэ машин барьсан хүүхэд аава миний машиныг хараач гэсээр ngөөж ирэхэд дөржгаа өгтөн тэрч аваад үнсэг зур өчигдрийн миний өгсөн чихрийг ингэрийн өврөөс авч өглөөгээд өгөв. Бид хоёр залангаа аваад хотын хоршины эмийг бүгдийг нь хамж аваад ах нартай бэлгэлчихэд арай гэж нэг машинтай ирлээ гэж долмаагва инээмсэглэн хэлэхтэн. Гэрийн нэрвод лаага эзэнч ловонгаа эзэнч хамаагүй шүү дээ. Ингээд дөржгоо инехэд нүднийхэн гүнд шингэсэн гоныг баярын очоор солигдов. Энүүд дөржгоог харахад их үер юм уу? Салхинд хэсэг мөчрөө хугалуулсан боловч яаж гараад навч дэлгэн байгаа бүдүүн үлээс шиг байв. Тэгээд би энэ хүний амьдралын ноён руу хугараагүй юм байна. Хугалж дийлэх хүч байхчгүй юм байна гэж бодсон билээ.